Сайн бацгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 5 дугаар үеийн төгсөгч Сарангаа байна. За өнөөдөр би та бүхэндээ Tokyo International University сургуультай холбоотой мэдээллийг хүргэхэд бэлэн болсон байна. За манай Токио олон улсын их сургуулийн маань хувьд болохоор E-track, J-track гэсэн үндсэн хоёр хөтөлбөртэй байдаг. E-track нь English track буюу яг англи хэл дээр хичээлдэг тийм сургуулийн системийг хэлдэг байгаа. За үндсэн 4 факультеттэй. Энэ Data Science and AI гэдэг одоо мэргэжлийн факультет маань болохоор 26 оны 9 сараас эхлээд нэмэгдэж байгаа. За Business Economics, International Relations, Digital Business Innovation бол байсан. За би өөрөө болохоор Business Economics-оор суралцдаг. За төлбөрийн хувьд гэх юм бол Business Economics болон International Relations маань адилхан төлбөртэй жилийн сая 100 мянган йен. За харин Digital Business Innovation болохоор одоо 100 мянган йенээр илүү. За Data Science and AI маань болохоор 200 мянган йенээр илүү байгаа. За тэгээ төлбөрөө болохоор яг семестр болгон төлдөг. Тэгэхээр жилд 2 удаа төлдөг гэсэн үг. За тэгээд хамгийн анх хэлсэн ороход enrollment fee гэж төлдөг 250 мянган төгрөг гинэ. Йен төлдөг байгаа. За энийг болохоор ганцхан удаа яг элсэж орж байгаа жилдээ төлнө. За үүнээс гадна operations fee гээд 220 мянган йенийг жил болгон төлдөг байгаа. Тэгэхээр 100% тэтгэлэг авсан байсан ч гэсэн энэ operation fee-г бол байнга төлнө гэсэн үг. За эсэлтийн үед гэх юм бол 2 эсэлтийн хугацаатай. За 9 сар болон 4 сар гэсэн эсэлттэй буюу одоо хичээлийн шинэ жил эхэлдэг хугацаанууд нь гэсэн үг. За мэдээж намрынх нь 9 сард, хаврынх нь 4 сард байгаа. За хичээлийн нэг жил болохоор 2 семестртэй 9 сараас 12 сарын хугацаанд, 4 сараас 7 сарын хугацаанд гээд нэг семестр 3 сар үргэлжилдэг гэсэн үг. 3 бүтэн сар 90 хоног гэсэн үг. За тэгээд одоо семестр хооронд бол за нэг 2-оос 3 сарын амралтын хугацаатай байдаг. За тэтгэлийн хувьд гэх юм бол та бүхэн маань өөрсдөө тэтгэлэг горилоод 30-аас 100% тэтгэлэг авах боломжтой. 30, 50, 80, 100% гэсэн тэтгэлийн сонголтуудтай боломжуудтай байгаа. За гэтээ нэг анхаарах ёстой зүйл нь юу вэ гэхээр чи анханасаа 30% тэтгэлэг авах юм бол төгслөл 30% тэтгэлэг байна гэсэн үг. Хэд мянга сайн сураад хэд мянга хичээгээд 30%-а 100% болгож дээшлүүлэх боломжгүй. За муу сураад байвал мэдээж тэтгэлгээ алдах эрсдэлтэй. Тэгэхээр ер нь анханасаа яг хэдэн үеийн тэтгэлэг аавна төслөө 4 жилийн хугацаанд тэр тэтгэлэгтэйгээ явна гэсэн үг байгаа шүү. За тэгвэл ямар босго оноотой байх ёстой юм бэ гэхээр за мэдээж англи хэлний оноо шаардлагатай. Гэхдээ ямар ч Японы хэлний оноо шаардлагагүй. За англи хэлний босго онооны хувьд бол 5.5 байгаа. IELTS-ийн онооны. За өөр TOEFL-ийн 61 юм уу эсвэл Duolingo-гийн 95 оноо байж болно. За тэгэхээр 5.5 оноотой байхад би тэнцэж юм гэж мэдээж шууд бодож болохгүй. Зүгээр босго оноо нөхгүй юу. Тэгэхээр хэрвээ чи IELTS-ийн 8 оноотой ч юм уу 7 оноотой ч юм уу байх юм бол чиний тэтгэлэг авах магадлал улмал ихснэ гэсэн үг. За тэгээ GPA-ийн хувьд гэх юм бол ер нь бол 3.3 гэж явдаг. За тэгтээ ер нь улс орноосоо шалтгаалаад 3.3 маань ер нь янз бүрийн хувийг илэрхийлээд байдаг. Тэгэхээр ер нь бол чиний дүнгийн голч бол 87-оос дээш байхад ер нь бол болно. За 85-аас дээш байхад бас ер нь гайгүй. За тэгээ мэдээж SAT оноо бол optional заавал байх ёстой гэсэн зүйл бол биш. Гэтэ мэдээж SAT оноо чинь байх юм бол сайн байх юм бол чиний тэнцэх магадлал, тэтгэлэг авах магадлал улам л ихснэ гэсэн үг. За тэгээд энэ бүх онооны шалгалтууд маань ойрын 2 жилийн хугацаанд чиний авсан байх ёстой. Тийм оноо байгаа шүү. Тэгэхээр энэ хугацаан дээр бас анхаараарай. За өөр гадна онооноос гадна юу байх ёстой юм бэ гэхээр мэдээж statement of purpose гэдэг эссе байгаа. За тэрнээс гадна нэг ширхэг recommendation letter нэг л багшаас авна гэсэн үг. За тэгээ tuition reduction essay гэдээ байгаа. Ер нь scholarship хүсэж байна. Би ингээд сургалтын төлбөрөөсөө хөнгөлөлт авмаар байна гэж байгаа хүүхдүүд маань энэ эссэйг бичиж давхар явуулдаг байгаа. За үүнээс гадна transcript тэгээд төгсөх гэрчлэгээ гэсэн зүйлсийг сургуулиас гаргуулж авнаа. За statement of purpose болохоор 600 үгэнд яг багтсан байх ёстой. 601 үг байж болохгүй. Яг л 600 үг байх ёстой. За tuition reduction essay маань болохоор яг л 100 үгэн дотор багтсан байх ёстой байдаг шүү. За тэгвэл одоо яг эсэлтийн цаг хугацааны хувьд ярих юм бол та хэд маань хавар төгсөөд намар элсэж ормоор байна гэх юм бол за 1 сарын 28-наас 2 сарын 18-нд одоо дахиад нэг одоо яг эсэлтийн цаг хугацаа нээгдэн гэсэн үг. За үүний дараа 3 сарын 18-наас 4 сарын 8-ны хооронд дахиад нэг эсэлтийн цаг хугацаа нээгдэнэ гэсэн үг. За яг л ED-гээр явуулвал тэнцэх магадлал илүү өндөр байдаг гэдэг шиг эрт явуулах тусмаа л илүү сайн байдаг.
Тиймээс та хэд маань 1 сарын 28-наас 2 сарын 18 гэдэг энэ цаг хугацаанд багтаагаад явууллаа гэж бодоход 3 сарын 30-нд хариу чинь гараад ирнэ. За магадгүй чи өөрөө хүсэжсэн 100% тэтгэлгийг аваагүй 50% тэтгэлэг авсан байх юм бол чи дахиад 4 сарын 8-наас өмнө гяс явуулаад би ингээд 80% авсан байна. Гэхдээ би 100% хүсэж байна. Тэ? За эсвэл би 50% авсан байна. Би ядаж 80% тэтгэлэг авмаар байна гэд тэрийг дахин илэрхийлээд дахин apply хийгээд явуулж болно гэсэн үг. Тэгэхээр ер нь бол энэ хоёр элсэлтийн эхний хаар нь юу ч гэсэн явуулаад үзээрэй. Гэтэ яг энэ намрын элсэлтийн маань бол хамгийн ихний үе шат нь бол аль хэдийн дуусчихсан байгаа. Гэтэ санаа зовох зүйл байхгүй. Дахиад хоёр элсэлтийн хугацаа байна. Тэгэхээр энэ хоёрт нь заавал амжаарай. За тэгвэл одоо сургуультай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон apply хийхэд яг юу хэрэгтэй юм бэ гэдэг мэдээллийг хаанаас авахыг гэх юм бол Tokyo International University гэдэг Google-тэй үзэх юм бол яг сургуулийн маань ингээд вебсайт гараад ирнэ. За энэ вебсайт дээр та бүхний харж байгаачлан энэ how to apply гэдээ байгаа. Application guidelines гэдээ бас байгаа. Энэ хоёр дээр бол ерөөсөө л бүхий л мэдээллүүд байгаа. Онлайнаар ямар мэдээлэлээ явуулахын, physically буюу шуудангаар ямар мэдээлэлээ явуулах ёстой, ямар бичиг баримтаа явуулах ёстой ингээд бүх зүйл байгаа учраас яг ингээд өөртөө ороод хайгаад үзээрэй. Энэ дотор бүх зүйл нь байгаа шүү. За тэгээд ерөнхий бол apply хийхэд яг юм хоёр юм одоо үе шаттай байдаг. Нэг нь болохоор онлайнаар эхлээд мэдээлэлээ явуулангуудаа мөн тэрнтэйгээ давхар physically гэж шуудангаар бас яг мэдээлэл явуулдаг. Шуудангаар болохлээрээ түрүүний хэлээд байгаа за энэ recommendation letter маань явна, transcript маань явна, төгсөх гэрчлэгийн маань бас явна. За энэ statement of purpose тэгээ tuition reduction эсээгээ болохлээрээ онлайнаараа явуулцдаг. За тэгээ онлайнаар apply хийхэд болохоор application fee гэ 5,000 yen төлдөг. 5,000 yen нь Монгол мөнгөөр за 125,000 төгрөг орчим болж байгаа. За сургуулийн маань кампусуудын хувьд гэх юм бол яг Японд нийт 4 кампустай. За тэр 4 кампусаас яг хоёрт нь болохоор одоо яг олон улсын оюутнуудад хичээл маань ордог. За эхний кампус маань бол миний энэ харуулж байгаа Kawagoe гэдэг кампус байгаа. Энэ маань болохоор Сайтама Кингийн Kawagoe одоо мужийн Kawagoe хотын гэх юм болов. За Kawagoe Matobo гэдэг газар байрладаг. За энэ бол яг илүү тийм peaceful хөл хөдөлгөөн баг тийм нам гүм орчинд байрладаг. Тэгээд одоо 6 юм хичээлийн байртай нэлээд том бас арай тийм хуучны тийм кампус байгаа. За энд тэгтээ зөвхөн эхний жилийнхаа эхний семестр буюу 3 сарын хугацаанд л яг энэ кампус дээр суралцдаг гэсэн үг. За дараагийн 2 дугаар семестрээсээ төгсөн төгслөө суралцах кампус бол Ikebukурод байрладаг кампус байгаа. Энэ маань болохоор Токиогийн бүр нэлээд төвтэй ойрхон яг Тошима Ситэд байрладаг болохоор яг эд хөл хөдөлгөөнд дунд байдаг байгаа. За тэгээ харж байгаачлаа яг нэг ийм том хичээлийн байртай. За тэгээд өөр хичээлийн байргүй. Гэтэ энэ маань бол маш шинэ тийм барилга байгаа. За өөр нэмэлт мэдээлэл гэх юм бол 90 орчим монгол оюутан суралцж байгаа. TIU маань болохоор одоо Японд байдаг их сургуулиудын одоо монгол оюутнуудаараа 2-3 чагсдаг тийм их оюутантай гэсэн үг. За манай сургуулийн тухайд гэх юм бол 12 симпаян суралцж байгаа. 5 дугаар үеийг оруулаад 1-5 дугаар үеийн хооронд нийт 12 симпаян байгаа. Тийм болохоор одоо та хэд бас хүрээд ирлээ гэж бодоход та хэдийг харж хандах, дэмжих хүмүүс айгүй олонтой гэсэн үг. Хөлөө олоход чинь туслах хүмүүс зөндөө байгаа гэсэн үг ээ. За давуу талуудын үед гэх юм бол маш олон клубүүдтэй. Яг л манай сургуулиуд шиг гэхдээ илүү тийм том одоо хэмжээнд те мэдээж эн чинь маш олон оюутнуудын дунд маш олон улсын оюутнуудын дундх клубүүд болохоор маш том клубүүд маш олон байдаг. За мөн дотоод харилцаа. Багш нар нь үнэхээр ийдэг, найрсаг, яг айгүй фрэндли мөн ажилчид те одоо ингээл гадаад оюутнууд хариуцсан тийм захиргааны ажилчид бүгдээрээ маш найрсаг хүмүүс байдаг. Тэг бүгдээрээ англиар ярьдаг. Япон хүмүүс нь ч гэсэн бүгдээрээ англиар ярьдаг болохоор одоо ер нь бол айгүй тийм сэтгэлд ойр байдаг гэх юм уу. За мэдээж манай сургуулийг бодвол одоо дотоод харилцаагаараа гүйцэхгүй ч гэсэндээ Япон сургуулиудыг бодвол ингээд илүү нээлттэй, илүү фрэндли, илүү тийм одоо сэтгэлд ойрхон байдаг аа. Дээрэс нь хичээлийн систем. За 7 хоног 5 ажлын өдөр байдаг бол яг манай сургуулийн тухайд гэх юм бол 3 дахь өдөр огт хичээл ордоггүй байгаа. Бүх семестрийн бүх курсын хүүхдүүдэд 3 дахь өдөр огт хичээл ордоггүй.
Тийм болохоор одоо 7 хоногийн яг 4 өдөр л хичээл орно гэсэн үг. За тэгээ та хэд маань өөрсдөө хичээлийг шахаад одоо 4 хоногийнхоо 2 хоногт нь шахах боломжтой. Тэгэхээр та хэдэд илүү их цаг хугацаа, илүү тийм сул цаг гарна гэсэн үг. Тэр сул цагаараа та хэд маань баятаа буюу цагийн ажил хийж болно. Эсвэл өөрсдийнхөө хоббиг хөгжүүлж болно. Тийм болохоор хичээлийн систем нь үнэхээр таалагддаг. За тэгвэл анхаарах зүйлс нь юу юм бэ гэхээр хичээлээс гадуур үйл ажиллагаа айгүй чухал. Яагаад гэвэл TIU сургууль маань өөрөө айгүй юм тийм клуб тийм хичээлээс гадуур үйл ажиллагаа дээр маш идэвхтэй байдаг учраас high school дэх одоо тийм хичээлээс гадуур үйл ажиллагааг бас айгүй чухалчилж анхаардаг. За мөн эссе бичихтэй болохоор яг яагаад TIU сургуульд ормоор байгаа юм те яагаад TIU-д орох хэрэгтэй байгаа юм гэдэг талаас нь. За яг ормоор байгаа юм гэдгээсээ илүү орох хэрэгтэй те би яг л энэ сургуульд зайлшгүй орох хэрэгтэй байна гэдэг талаас бичиж өгөх хэрэгтэй. За дээрэс нь TIU-д орсноор ямар ялгаатай юм. Өөр маш олон мянган сая сургууль энэ дэлхий дээр Япон улсад байхад яагаад заавал TIU-д ормоор байгаа юм? TIU яагаад ямар ялгаатай юм? Чиний TIU юугаараа өөр байгаад байгаа юм гэдэг бичиж өгөх хэрэгтэй. Дээрээс нь TIU сургуульд орж өгснөөр чиний ирээдүйд ямар юм давуу талыг авчрах юм? Ямар ач тустай юм гэдгийг бас бичиж өгөх хэрэгтэй байгаа шүү. За ингээд та хэд маань өөр ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээллийг асуумаар байгаа бол надтай яг энэ хагийн дагуу инстаграмаар холбогдоод асуугаарай. Би та хэдэд мэдээж өөрөө мэдж байгаа бүх зүйлийг одоо тайлбарлаж өгөхөд бэлэн байгаа. Тэгээ миний энэ тайлбарыг сонссон та бүхэндээ баярлалаа. За тэгээд бас сайтаар нь ороод энүүгээр ороод үзээрэй. Энэ дээр үнэхээр бүх мэдээлэл нь байдаг шүү. За тэгээд эндээс ойлгохгүй байгаа зүйл байвал надтай инстаграмаар холбогдоод асуугаарай. Тэгээд энэ хүртэл миний бичлэгийг үзсэн та бүхэндээ баярлалаа.